こんにちは、モンゴルからナミンです。最近、アップサイクルという言葉をよく耳にしませんか？物を大切にする心から生まれたこの動きは、こちらモンゴルでも静かに広がっています。今回の番組では、古い素材を生かして、独自のある作品を作っているデザイナーのエルンサナさんをご紹介したいと思います。どうぞご覧ください。デザイナーのサナさんは小さい頃からうどんに打ち込んでいましたが、怪我のためうどんの道を断念することになりました。その時、迷うことなくデザイナーの道を選べたのはお母さんのおかげです。幼い頃から衣装を作るお母さんの姿を見て育ったサナさんは、知らず知らずのうちに衣装作りへの興味を胸に抱いていました。現在は日本の着物と帯の生地をアップサイクルし、独自の作品を生み出しています。それではデザイナーのエルンサナさんをご紹介したいと思います。エルンサナさんがまず舞踏の世界から、デザイナーの世界に切り替わったのはいつ頃ですか？Анх ингээ 10 жилийн сургуулийн хүүхэд байхдаа дизайны зураг маш их зурдаг байсан. Загварын зураг зураад бас загварын ингээ тэмцээнүүдэд аявих олдог байсан. Тэгээ ер нь бол ингээ нөгөө багасаа ингээ дизайнер болёо ингээ загвар зохион бүтээгч болъё гэж айгүй их нөгөө ингээ хүсэж мөрөөддөг байсан боловч ингээ өөр мэрэгжил сонгоод тэрнийхэн дагуу ингээ их сургуульд сураад гэхдээ яг тэр нөгөө нэг багын маань хүсэл мөрөөдөл ингээ дотор байгаад байсан учраас хүнтэй суугаад ингээ хүүхэд гаргаад хүүхдээ хараад байж байхдаа анх хүүхдтэй ингээ хувцааж эхэлсэн. Тэгээ хүүхдтэй хувцааяад тэгээ явандаа би ер нь чадах юм байна гэдэг өөртөө итгэлтэй болоод ер нь энэ дизайнер болох нь яг миний ингээ нөгөө хийхийг хүсэж байгаа зүйл юм байна гэж мэдэрсэн учраас ингээ дизайнер болохоо шийдсэн байгаа. Дүү маань ингээ Японд их сургууль төгсөөд тэгээ нөгөө төгсөлтийнхаа баяр дээр ингээ кимоногоор дээл хийж өгөөч ээ, дээл өмсмөр байна гэсэн хүсэл тавьсны дагуу ингээ кимонотоо анх учраад кимоногоор анх удаа ингээд дээл хийж үзчихсэн. Тэгээд ер нь кимононы яг материалын шинж чанар болоод кимонон дээрх байгаа тэр хээ зураг нь ингээд надад маш их таалагдсан. Мөн тэрийг ингээд нөгөө нэг кимоног цорын ганц ингээд хийгддэг юм байна гэдг нь бүр хамгийн их ингээд энэ зүйл яг ингээд миний хайгаад хүсэж байсан зүйл муу юм байна гэдгийг ингээд мэдэрсэн. サナさんは着物の生地でモンゴルの民族衣装のデールを作り始め、その後、さまざまなデザインの衣装やバッグを生み出しています。さらに、モンゴルの革やフェルトと融合させることで、独自の商品も次々と誕生しています。Дэлхийд даяар ер нь бид нар нөгөө upcycling fashion гэдэг зүйл илүү их нөгөө өргөжж хөгжиж эхэлж байгаа учраас одоо яг хамгийн upcycling хийхэд хамгийн тохиромжтой хувцас ер нь одоо хамгийн тохиромжтой материал нь кимононы материал, обины материал гэдэг. Тэгэхээр энэ кимоно обины материал нь болохоор нэг шигийг хийгддэг, цорын ганц хийгддэг учраас эргээд дахин боловсруулад одоо upcycling хийгээд хувцас болоход танд цорын ганц үн цэнтэй нэг ширхэг хувцсыг л ингээд бий болгож ийн гэсэн. Тэгэхээр одоо энэ бид нар ингээд энэ нудрагны энэ материалыг одоо хааж байхгүй ингээд нэг ганц үн цэнтэй энэ зүйлийг ингээд одоо Япон хүмүүсийн уур ухаан шингэсэн энэ зүйлийг бид нар дахин боловсруулад одоо дахин нэгсний амьдрал бэлгэлж байгаа л гэсэн үг. 着物をほどくとなんと12メートルの布になります。この生地があれば民族衣装のデールはもちろん、スカートやパンツ、シャツ、ジャケットなどあらゆるアイテムを作ることができるのです。今日はこの素材を使ってワイシャツを作りました。За одоо яг энэ материалын хамгийн түрүүнд болохоор энэ материалны маань өнгөний цогцлууд маш гоё байдаг. Ерөөсөө л яг хоорондоо яг байх ёстой өнгөнүүд хоорондоо цогцсон. Тэгэхээр энэ мэдээж нөгөө нэг энэ кимоног үйлдвэрлэж байгаа энэ урлаачийн луур ухаан шингэсэн зүйл байгаа шүү дээ. Тэгээд хамгийн гол нь энэ нэрээс агшдаггүй эндүүтгэхээр илүү нөгөө хүний биеинд аягүй гоё юм сууж өгдөгөөр бас их онцлогтой байдаг.
着るとですね、着物の生地とわからないぐらいですね。でそれでそのボタンをつけると全然印象も変わるし、でまたそのデザイナーさんも試着してですね、私の体型に合わせてデザインやその形をちゃんとぴったりしてくれるので、そう着てみるとですね、すごくおしゃれじゃないですか。Энэ нөгөө чимэглэл ямар ачаалттай байдаг вэ гэхээр одоо чинь энэ хээнүүдийг энэ улаан өнгөн дээр бадж гин гэсэн үг. Яг нэгтгэж гин гэсэн үг байхгүй юу? Задгай хээнүүдэд нэгтгэж оруулаад нэг юмар түгжээд ингээд имжичдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хувцас айгүй гоё юм, цэгцтэй гоё харагддаг. 着物や帯の生地はそれぞれが持つ個性が強く、一つとして同じものはありません。サナさんはその素材の魅力を最大限に引き出し、唯一無二のデザインに仕上げます。見る人を引きつける美しさと想像力、これこそサナさんのデザインの真骨頂です。Ер нь бол кимоногоор нэг хийсэн хувцас загварын хувьд ч гэсэн одоо тэр хувцсны дизайны хувьд ч гэсэн ер нь ингээд бүх ингээд өнгө төрхийн хувьд ч гэсэн хээ угуулцны хувьд ч гэсэн ингээд бүгдээрээ яг цорын ганц хувцас гардаг. Тэгэхээр энэ маань болохоор дизайнер хүнийг нэг имийг олон дахин давтаж хийхээсээ илүү дахин шин зүйлийг ингээд өөрийнхөө толгойдоо бодож ургуулan гаргах, сэтгэх тэр бүх зүйлийг ингээд энэ кимононы хээ болон өнгө мөн материалын шинж чанар нь түүнийг ингээд улам илүү их хөгжүүлж илүү их нөгөө дараагийн зүйл нэрээ юу хийх вүлээ гэдэг тийм санааг ингээд аягүй хөөгдөг.無限に広がる着物と帯の生地の魅力を知ったサナさんは、自身の経験が困難を抱える人々の自立につながると信じ、ボランティア活動を始めました。その活動はモンゴル国内にとどまらず、カンボジアやラオスといった発展途上国の人々にもその魅力と技術を伝えています。こちらはモンゴルで開かれているサナさんの教室の様子です。趣味として楽しみながら学ぶ人たちもいれば、縫製職人の方も参加しています。今回の教室では着物や帯の生地を使ってハンドバッグを制作しています。今回このような素敵なカバンを作ってみていかがですか？ Өмнө би бол дандаа Монгол дээл уламжлалт дээл ойдог л байсан байхгүй юу. Тэгээд одоо энэ сургалтанд ирээд кимоногийн бүсийг ашиглаад ийм сайхан цүнх хийгээд өөртөө ингээд авсандаа их таалагдж байна. Баярлж байна. この帯の生地を見ていて、魅了されたところは何ですか？ Ерөөс нь химийн орцтой биш. Байгалийн юм гэхээр айгүй надад таалагдаад байгаа байхгүй юу. Тэгээд гол нь нэг айгүй цорын ганц бүтээгдэхүүн болдог. Надад айгүй үн цэнтэй бүтээгдэхүүн болж байна гэсэн үг. 今回こちらの教室に来た感想を聞かせてください。 ийм гоё одоо зүйлийг оёод дахин хэрэглээнд оруулаад дахин эргэлтэнд оруулаад эдийн засгийн эргэлтэнд оруулж ийн гэдэг маань өөрөө одоо байгалийн нөөцийн үүднээс ээж түүхийн эдийн одоо дахин ашиглалт гэдэг утгаас ч байгаль орчны хамгаалал тэр талаасаа ч гэсэн одоо их ач холбогдолтой зүйл юм байна. Японы энэ гоё уламжлалт одоо кимоно оби гэсэн энэ хэрэгэл зүйлсийг Монгол хувцас ялангуяа Монголын уламжлалын дээл хувцсыг оёход бол айгүй тохиромжтой байд юм байна. Айгүй гоё цогцдсон юм байна. Монгол хүмүүсийн сэтгэлд бол бас нийцсэн үн цэн бүхий цоор ганцын бүтээгдэхүүн үйлдвэрлэж болд юм байна гэдгийг өнөөдрийн сургалтаас ойлгож мэдчих авлаа. こんにちは。こんにちは。今回この教室に来たきっかけは何ですか？
で私の場合はもう趣味としてちょっと初めてこういうカバンとかこういうやつ作ってみたんですけどすごく面白かった、はい、やっぱり日本のこの着物とか帯とかはもうそのままで見てたんですけれどもそういうなんかカバンとかそういうものに作ってみたら全然違うような雰囲気でした。やっぱりこの着物はすごく柄とか色がすごく魅力的ですごく質のいい布だからいろんな価値のあるものを作ることができるみたいですね。アルンサナさんがその舞踏の世界からですねデザイナーの世界に切り替わったわけなんですけれども今見るとそのデザイナーになってよかったと思うところは何ですか? Ер нь бол ингээд нөгөө хүмүүс хийлгсэн хувцас аваад өмсөөд ингээд бүр чин сэтгэлээсээ ингээд баярлж байгаа тэр мөчийг харахаар бүр өөрөө ирэхгүй ингээд өөрөөрөө бахархдаг. Яагаад гэвэл ингээд нөгөө миний ингээд өмссөн зүйл хийсэн зүйлийг ингээд тэр хүн өмсөөд тэр хүн өөрийгөө гоёод чимээд ингээд тэр хүнд илүү их ингээд нөгөө сэтгэл ханамжтай байгаа байдал нь үнэхээр чи ингээд хийж чадсан байх шүү гэсэн нэг тийм сэтгэл үлдээдэг те. アルンサナさんのこれからの目標、夢は何ですか? Манай ингээд сургалтын төвийг ингээд зориод Япон улсаас 80 настай ингээд эмэгтэй ирсэн байгаа. Манай сургалтанд суугаад өөрийнхөө обыг ингээд цүнх болгон хувиргаад хүүхдтэй бас бэлгэлээд ингээд явсан байгаа. Магадгүй ингээд таны гэрт хадгалаатай байгаа үн цэнтэй тэр Япон үндэсний хувцас, оби, кимоно ингээд байж байгаа. Тэр үн цэнтэй кимоно, обыг ингээд орчин үеийн хэм маягт ингээд шилжүүлээд одоо хувцас цүнх эдгээр зүйлүүдийг бий болгоод ингээд таны хүүхдэд ингээд үн цэнтэйгээр ингээд бэлэглэх боломжтой тэр зүйлийг ингээд хийж өгөхөд ингээд бэлэн байна.今回の番組ではデザイナーのアルンサナさんをご紹介しました。日本人の皆さんが大切に使ってきた着物と帯の生地を生かして作った彼女の作品はいかがでしたか? 皆さん番組についてご意見ご感想があればこちらの宛先までメールをお寄せください。それでは次回の番組までさよなら。